Өнөөдөр бид бурхан энэ хорвоод энэ сайн галууд залрах ёстой дөрвөн бурхны таван бурхны дөрөвдөх нь болох Готом бурхны Шаравастай хотын тэр гайхамшигтай эд шид үзүүлдэг газараа эд шидийг үзүүлээд тэгээд 33 тэнгэрийн оронд заларч тэнд цугласан энэ бидний амьдарч байгаа энэ одоо артаа сартаа 31 давхрын ертөнц хийгээд энэ бидний эргэн тойрон байгаа 10,000 ертөнцийн хүрднээс ирсэн Тэнгэр Брахма нарт тэргүүтээ миний өөрийнхөө ээжид тэнд төрөл авсан ээжтэй ном сургаал айлдаад тэгээд 3 сар ном сургаал айлдаж Абидармын номыг айлдаад ээж тэргүүтээ олон сая жива Тэнгэр Брахма нарыг гэгэрл ариуслын замд хөтлөөд тэгээд 3 сарын борооны үйлрэл дууссаны дараа бол хүний ертөнцид Тэнгэр Брахма нар хүрээлүүлэн алт мөнгө эрдэнсийн одоо шатаар залран бууж ирсэн Санкисса хэмээх газарт бол үргэлжлээд байна. Энэ газар бол өнгөрсөн одоо ирээдүйн бүх бурхтын хорвоодоор мэндэлсэн ээжийнхэн ачийг одоо тэнгэр оронд очиж ном сургаал айлдаад Абидармын ном айлдаад хорвоо заларч бууж ирдэг бүх бурхтын одоо заларч бууж ирдэг газар юм байнамаа. Тэгээ энэ одоо Санкисса хэмээх энэ газар нь бол одоо Утар Прадеш мужийн одоо баруун тал энэ хязгаар нутагт байдаг энэ газар байна. Одоо миний энэ хойно харагдаж байгаа энэ Ашокийн одоо баг нь байна. Ашокийн багны одоо энэ асар өндөр том баг нь байсан. Тэгэхээр энэний орой дээр бол зааныг дүрслснээс бол үлдсэн хэсэг нь бол дагагдж байна. Яг одоо миний энэ баруун гартал дээр бол яг бурхан багшийн тэнгэрийн орноос 33 тэнгэрийн орноос бууж ирсэн тэр газрыг тэмдэглэн босгосон сувраг бүхий газар байна. Тэгэхээр энэ Ашокийн баг нь Ашок хааны одоо ач тусыг бид нэр их санаж явах ёстой. Ягаад гэвэл 2600 жилийн өмнө хорвоодоор энэ ийм агуу гайхамшигтай хүмүүний дээд одоо төр мэндэлж шинжлэх ухааны үндэслэлтэй гайхамшиг сайхан сургаал намайг хүн төрлөختөнд зааж хүн төрлөختнийг амар амгалан хөргөсөн тэр гайхамшигтай хүн хорвоод хаана мэндэлсэн, энэ ертөнцид хаана мэндэлсэн, хаана ном сургаалаа айлтсан, хаана бурхны утгыг болон гэгэрсэн, хаана нирвандэр үзүүлсэн, хаана эд шидийг үзүүлсэн. Тэгээд хаана яаж 33 тэнгэр орноос бууж ирсэн энэ бүх газруудыг одоо бурхан багшаас хойшуулдаг 500 жилийн дараанаас эхлээд бурхны сургаал номыг энтхийн дайр бол мартагнаж эхэлсэн. Ер нь одоо 10 дугаар зуун, 11 дугаар зуун ихт бол ерөөхдөө хиндүү шашны, жин шашны нөлөөгөөр бол бурхны шашин ихэд сургаал ном ихэд ороод ич. Тэгээд энэ бурхны сургаал номыг арт түмнэх дагдаг байсан тэр их одоо дурсгал газруудыг бол ихэнхийн нурааж устгасан байдаг. Тэгэхэд бол одоо энэ бүх газар энэ Ашок хааны босгосон Ашок хааны гайхамшигтай энэ багнууд Ашок хааны босгосон одоо номын суврагууд бол одоо үнэхээр хойч үед энэ газар чухал газар шүү. Энэ газар дээр бурхан мэндэлсэн юм байнамаа. Энэ газар дээр бурхан бурхны утгыг болон гэгэрсэн юм аа. Энэ газар дээр бурхан багш одоо анхны 50 шавьдаа ном сургаал айлтсан юм аа. За энэ газар дээр бурхан их нирвандор орсон юм аа. Энэ газар дээр бурхан багш одоо ич хэдийг үзүүлсэн юм. Энэ газар дээр бурхан одоо 33 тэнгэрийн оронд очиж ээжийнхэн ачийг хариулаад буцаж ирсэн газар юм а гэдгийг тэр агуу хэн ингэж тэмдэглэж төрийнхөө агуу том багныг босгож намын сургыг босгож үлдээгээгүй бол өнөөдөр бид хөөхөнд бол энэ газрын чухал газар гэдгийг мэдэхгүй яванда хэрвээ энэ баг нь босгоогүй байсан бол энэ багнаас энэ төрийн одоо энтхийн тухайн Ашок хааны их эзэн хааны босгосон төрийн одоо босгосон сувраг одоо баг нь учраас ямар ч шашинда ямар ч өдөө хүмүүс бас айж тэрнээс эмээж одоо нураахгүйгээр одоо хүртэл үлдээсэн энэ газар одоо яг тэр чухал газрууд бол хэвээрээ үлдэх сайхан боломжийг бүрдүүлжээ. Тэгэхээр энд хойно байгаа энэ одоо Ашок хааны босгосон багны орой дээр байсан одоо тэр Лянхуа цэцэг бүхий суурин дээр одоо зааны одоо төрс байна. Бид нэр сая Вэшали хотод очиход бол Вэшали хотод байгаа сургууны тэр Ашокийн багны сургууны орой дээр бол одоо арслан байсан. Тэгэхээр Саарнатад бол тэрний орой дээр бол номын хүрттэй тойруулсан дөрвөн арслан байсан. Мөн доор нь бол дөрвөн төрлийн амьтад одоо хурдан морь байсан, заан байсан, арслан байсан. Тэгээд одоо ийм дөрвөн төр амьтныг дүрсэлсэн тийм байсан бол бусад газруудад бол одоо ингээд зааныг орой дээр нь хамгийн орой дээр нь залах ч юм уу, арслан дүрслэх ч юм уу. Гэхдээ тэр дөрвөн амьтныг бол тусан суврагууд босгосон байна. Тэгэхээр энд бол ингээд энэ сайхан энэ бол магадгүй 20-оос дээш метр өндөртөө ийм сайхан гайхамшигтай сайхан баг нь байгаад дараа нь нураагдаад энэ одоо энэ бид нар харагдаад байгаа энэ хойно байгаа одоо зааны юутай энэ суурганы тэр
юуны Ашок багны орой дээр байсан зүйл бол бүр унгаад энэ хойно байгаа одоо хогн дотор дарагдаж байсныг бол археологийн малтгаар гаргаж буцаж авчиж одоо энэ одоо байсан газар нь тэмдэглэж босгосон юм байна. Тэгэхээр одоо энэ ийм сайхан газар бид нэр ирээд байна. Одоо бид яг Бурхан багш хорвоогоос 33 тэнгэрийн орноос ээждээ ном сургаалаа альдаж олон тэнгэр бурхан манарыг гэрэл хүргээд ихэнхэн ачийг хариулаад буцаж энэ 33 сарын дараа борооны өдрөл өнгөрөөгөөд хүний ертөнд бууж ирсэн энэ газар дээр очиж бас бурханы ээжтэй ямар сургаал ном айлцсан тэр Абидармын ном сургаал гэж юу болох талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөлнө. Тэгэхээр энэ одоо дагшин газар Санкиса бол өнгөрсөн одоо ирээдүйн бүх 3 цагийн бурхтын тэнгэрийн оронд төрсэн ихэнхэн ачийг хариулаад бууж ирдэг ийм чухал дагшин газар байна. Одоо хэдийгээр ингэж одоо энэ тхийн төр засаг, энэ тхийн одоо арт түмэн бурхны ном сургаалыг мартагнаж олон одоо 200 гаруй жилийн турш 2000 гаруй жилийн турш мартагнасан учраас энэ газрын ач тусыг бол энэ нутгийн арт түмэн хийгээд мэдхгүй одоо ийм байдалтай байна. Утгагүй энэ газрын ач тусыг мэдсэн олон сүсгтөнгүүд энэ газрыг улам сайхан хамгаалж одоо энэ газар ирж илүү их энэ дагшин газрын ач тусыг мэдэрч олон хүн энэ газар илүү сайхан болох байхаа гэж найдаж байна.